Бүгд нь эцсийн өдрийн мэндийг хүргэе. Бүгдөө өнөөдөр гитлэл намаа үргэлжлүүлээд гитлэл номынхоо 5 дугаар бүлгийн 1-ээс 7-гийн 7 дугаар ишлэлийн тэр онцлогыг хамтдаа судалснаа. За гитлэл 5-ын 1-ээс бүгдээрээ ишлэл гаргахгүй. Бүгд хамтдаа ишлээ уншицгаана. Гитлэл Исламд Монгол орчуулгаас бүгдээрээ уншиж байгаа тийм. Гитлэл 5-ын 1-ээс за тэгвэл энэ түүх маань Израилийн ард түмэнтэй бурхан харилцаж байгаа тэр харилцааг илэрхийлж байгаа түүхээ бас чухал зүйл. За мэдгүй байж болно. Гэхдээ заавал одоо энэ гитлэл номыг эхлэл ном гитлэл номыг бид нэг уншсан байвал бид нэр илүү сайн сурал номл явж байгаа үед сайн ойлгоно шүү гэж би үзэж байна. Тэгэхээр та бүхэн сонирхоод уншаарай. Энэ түүхэнд юу болж байгаа гэдгийг бас өөрөө гэртээ байхдаа илүү залбиралтайгаар уншаасай. Тэгэх юм бол номлол маань та нарт илүү ойрхон очно гэж зөвлөсөн. За хамтдаа бүгдээрээ залбираад өнөөдөр номлолыг хэлье. Эзэн бурхан минь таньда энэ цагаа даатхан залбирая. Бурхан минь энд таны ариун сүнс ажиллаж хүмүүсийн зүрх сэтгэл та өөрийнхөө үгийг улам илүүгээр сайн ойлгуулж өгөөч гэж гуйя. Энд уншигдах Библийн үг бидэнд үнэн зүгээр ойлгогдож бас бидэнд амьдралдаа хэрэгжүүлэх бол амьдралаа өөрчлөх тэр алхам болоосоо гэж хүсэж байна. Есүс та энэ газар хүний бүрийн зүрх сэтгэлтэй хамт байгаарай. Хүний бүрийн зүрх сэтгэлийг нээлттэй байлгаарай. Өөрийгөө таниулаарай. Бурхан яавэ та өөрийгөө биднэрт улам илүүгээр таньж мэдүүлээсэй гэж гуйж байна. Тэгээ энэ цагаа бүгднийг таньдаа даатахыг таны хүү бидний аврагч эзэн Есүсийн нэрээр залбирч байна. Амен. За гитлэл 5-ын 1-ээс тэр хамтдаа. Дараа нь Мөшө Ахрон хоёр Фараонд очиж Израилийн бурхан Яавэ ийхүү айлдаж байна. Ард түмнийг минь явуул. Тэд цүл надад зориулан баяр ёслол тэмдэглэх юм гэхэд Фараон Яавэ гэрчих юм болоод би өвөнд нь орж Израилийг явуулах болж байна. Би Яавэ гэрчийг мэдэхгүй Израилийг ч явуулахгүй. Тэгэхдээ тэд манай еврейчүүдийн бурхан бидэнтэй уулзлаа. Бид бурхан Яавада дахид өргөх гэсэн юм. Биднийг цүл рүү 3 хоног явуулж болгоно. Эсвэл тэрээр биднийг тахал эсвэл илдээр хөнөөх болоозаа гэцгэлээ. Харин Египтийн хаан тэдэнд Мөшө Ахрон хоёроо юунд хүмүүсийн ажлыг салгардуулаад байна. Явж ажиллаа хийцгээе. Энэ газар ийм олон хүн байхад та хоёр тэдний ажлыг зогсоогоод байна. Фараон ард олныг хянах харгалзагчид даамлуудад тэр өдөртөө тушаал болгож тоосох цогт нь урд өмнөх шигээ тэдэнд сүрлэхгүй өөрсдөө явж сүрлэлтв. Харин тоосхыг урд өмнө хийж байсан тоош ирэхээр цохих ёстой. Тогтсон хэмжээг нь бүх хас залхуурч байгаа болохоор бурхандаа дахид өргөхөөр явъя гэж хашгиралдаж байгаа юм. Ажлыг нь бүр нэм ажиллаа хий. Тэгвэл тэд худал үгийг анхаарахаа болно гэлээ. Ингээд ард олныг хянах харгалзагчид даамлууд гарч ирээд тэдэнд Фараон ийхүү айлдаж байна. Та нарт сүрэл өгөхгүй. Өөрсдөө явж хаа байгаа газраас нь олоод төв. Гэхдээ ажлыг чинь огт багасгахгүй гэвэ. Иймээс Израильчууд сүрэл цуглуулахын тулд тарианы язгаар чадвараа төөх гэж Египтээр нэг тархан явлаа. Харгалзагчид сүрэлтэй байхдаа хийж байсан шиг өдрийн үүрэгт ажиллаа өдөрт нь дуусгах хэмээн дарамтлж байна. Мөн Фараоны харгалзагчдын томилсон Израиль даамлуудыг яагаад өчигдөрч өнөөдөрч оногдсон тоосгоо урд өмнө шигээ цохиж гүйцээсэнгүүвэ хэмээн зодод занчиж байлаа. Тиймээс Израиль даамлууд Фараонд бараалхан халаглаж та боолуудтай юунд ингэж хандна вэ? Бидэнд тоосох цохих сүрэл өгөөгүй атлаа тоосох хий гэх юм. Танаа хүмүүсийн буруу байсаар байтал боол бид чинь занчуулж байна шүү дээ гэцгэлээ. Гэтэл Фараон та нар залхуу дэндүү залхуу байна. Тиймээс биднийг явуулаач. Бид яаваад дахил өргөе гэцгээж байгаа юм. Одоо явж ажил сүрэл өгөхгүй. Харин оноосон хэмжээгээр тоосго нийлүүлдэг. Та нарын өдөр бүр нийлүүлэх тоосгоны хэмжээг багасгахгүй гэхийг үзээд Израиль даамлууд гай зовлон болсон ойлгоо. Тэд Фараоныхоос гарч ирээд өөрсдөө нууцгаар зогсож буй Мөшө Ахрон хоёртой тулгарч тэдэнд яаваа та нарыг нягтлж үзээд шүүн шийдгээд та хоёр биднийг Фараон түүний зарц нарын өмнө
нүдэнд орсон хог болгож орхиод биднийг хөнөөх хилдэг гартан атгуулчихлаа шүү дээ гэжээ. Мөшөө Ява руу буцаж очиод эзэн минь ээ юунд энэ ард түмнийг ийм гай зовлонд унтвэ? Юунд намайг явуулав? Таны нэрээр Фараон дээр очиж ярьснаас минь хойш энэ ард түмнийг гай зовлонд унглаа. Гэтэл та ард олноо огтхонч хамгаалсангүй гэвэ. Ява мөшөөд Фараоныг яахыг минь чи одоо харах болно. Хүчрхэн мутрын улмаас Фараон тэднийг явуулж тэрл мутрын улмаас тэднийг нутгаасаа хөөн гаргана гэлээ. Бурхан цааш нь мөшөөд би бол Ява, Авраам, Ицхак, Яаков төгсүүчд бурхан гэж үзэгдсэн ч Ява нэрээ тэдэнд мэдүүлээгүй. Тэдний цагаачлан амьдарч байсан Канаан нутгийг тэдэнд өгөхөөр би ам тамаргаад өгсөн. Бас Египтийн боолчлол байгаа Израилийн Йолан гаслахыг би сонссон, амлалтаач санаж байгаа. Тиймээс Израильчуудад ингэж хэл. Би бол Ява, Египтийн албадлын ачаан дороос та нарыг гаргаж боолчлолоос золин авах болно. Би мутраас сунган хүн шийтгэлээс та нарыг зольж авна. Би та нарыг ард түмнээ болгож би та нарын бурхан байх болно. Египтийн албадлын ачаан дороос та нарыг гаргаж авсан би бол Ява, та нарын бурхан гэдгийг та нар мэдэх болно. Тэгээд би Авраам, Ицхак, Яаков өгөхөөр тангаргалсан нутагтаа та нарыг аваачиж тэр нутгийг эзэмшил болгон өгнө. Би бол Ява гэж айлдав. Мөшөө энэнийг Израильчуудад уламжилсан боловч тэд цөхөрсөн сэтгэл хүнд хүчээр ажиллаас болоод мөшөөг сонссонгүй. Ява дахин мөшөөд Израильчуудыг нутгаасаа явуул гэж Египтийн хаан Фараонд очиж хэллээ. Гэвч мөшөө Явагийн өмнө хараад Израильчууд намайг сонсохгүй байхад уруул ам нь эвлдэггүй намайг Фараон яахан сонсох билээ гэв. Гэвч мөшөө Ахрон хоёртой Ява ярьж Израильчуудыг Египтийн нутгаас гаргахын тулд тэднийг Израильчууд руу бас Египтийн хаан Фараон дээр очиход тушааваа. Үргэлжлүүлээд 7 дугаар бүлгийн 6-аас Мөшөө Ахрон хоёр Явагийн тушаасан ёсоор гүйцэтгэжээ. Фараон дүнийг дуулах үед Мөшөө 80 настай, Ахрон 83 настай байлаа гэсэн. За бидний өнөөдөр суралцах үг бол ердөө юм. Би 6 дугаар бүлгийн сүүл болон 7 дугаар бүлгийн эхлэлийн зарим хэсгийг хаслаа. За энд бол Мөшөө Ахрон хоёрын ургийн бичиг явж байгаа. Бас өмнө хэлэгдсэн зүйлийг давтаж хэлж байгаа учраас бид нэр яг болж байгаа үйл явдлын түүхийг бид нэр ингэж товчж уншлаа тийм. Нэг сонирхолтой юм нь Мөшөө энэ үед 80 настай байсан. Мөшөө хэдэн настай Египтээс зугтаж гарлаа? Санаа 40. Тэгэхээр хэдэн жил Мөшөө ер нь чөл Медианы чөлтэй хэдэн жил хаана хайруулсан бэ? 40 жил хаана хайруулсан тийм. Тэгэхээр Мөшөөд 80 настай байхад нь бурхан өөрийгөө илэрхийлж одоо чи миний ажлыг гүйцэтгүүлэхээр бэлэн боллоо гэж явуулсан байна. Тэгэхээр энэ бол үнэхээр гайхалтай. Мөшөөгийн хувьд бол эд залуу байхдаа харин бурханаар ашиглагдаж ард түмнээ аврам гэж тийм зүрх сэтгэлтэй гал халуун зүрх сэтгэлтэй байсан бол 80 настай байхдаа Мөшөө юу гэж бурханд гомдлоо те. Би одоо яаж чадах юм бэ? Би хөвшин байна. Би яаж чадахгүй байна те. Таны өмнөөс би өөрийнхөө ард түмдээ очиж тэр Египтийн гарлаас ард түмнээ гаргаж чадах юм уу гэж Мөшөө эргэлдэж ирсэн. Гэхдээ бурхан одоо чиний цаг чинь гэж явуулж байгаа. За нэг юм сонирхолтой дүр зураг байна тийм. Тэгэхээр өнөөдөр бидний энэ түүхээс суралцах нэг 3 чухал зүйлийг л би бүгдээрээ харъя гэж бодсон. Бурхан бидэнд үгээ хэлж байна гэж. Бурханы ажил эхлэхэд эсэргүүцэл заавал эхэлдэг. Даалдаг. Бурхан өөрийнхөө агуу гайхамшигтай ажил, авралын ажил, өөрийнхөө хүмүүсийн төлөө ажиллаа эхлэхэд энэ дүнд эсэргүүцэл заавал байдаг юм а гэдгийг Библийн түүхүүд бидэнд харуулдаг. Маш олон түүхүүд байна шүү дээ. Бид нэр Есүс Иоанны баптизм хүртээд үйлчлэл эхлэхийн өмнө цүд соригдсон тийм. Энэ бол Есүсийн өөрийнхөө тэр гайхалтай авралын ажил, бүх хүн төрлөختнийг аврах ажлын ихэнд саад гарч. Гэхдээ мэдээж энэ Есүс соригдоод энд унахш энэ Есүс өөрөөрөө дамжуулж хүмүүс ойлгохын тулд Есүсийн үдийн соригдсон. За тэгвэл Даниэл гэж бас Библийн хуучин гэрээний бас итгэлийн баатар байна тийм.
Яава Бурхныг тэр Вавилоны улсад таниулж тэр өөрийнхөө яавад үнэнч байх байдлаа харуулахын тулд өөрийнхөө тэр ажлыг эхлэхэд л бас соригдож ирсэн. Маш олон удаа. Гэх мэтчиндээ. Нехемия цөлгөөс буцаж ирээд Иерусалимын хан хэрмийг эзний өргөөг барихын өмнө бас л хавчлаад дарамтны донд эхэлж ирсэн. Тэгэхээр Библийн түүх юу өгүүлдэг вэ гэхээр хэрвээ Бурхны ажил агуу ажил маш үр дүнтэй, маш чухал ажил эхлэхийн өмнө гоо сүнс сатаны дайралт байдаг юм а гэдгийг бидэнд сануулж байна. За бид текст эргээд харъя. За энэ дээр 5:1 дээр Мөшө Ахрон 2 фраунд хийсэн зүйл. Израилийн бурхан Яавэ энхүү айлдаж байна. Ард түмнийг минь явуул гэж байна. Яавэ гэдэг нэрээр. Фараон тэгэхэд хариуд нь Яавэ гэж хинбэ гэж байна. Тэгэхээр фараоны хувьд Израилийн бурхан хинбэ, Яавэ гэж хинбэ гэдгийг бол мэдэхгүй. Маш хүчтэйгээр эсэргүүцэж байгаа үл тааж байгаа энэ байдал маань өөрөө бүтээгч бурханыг мэдэхгүй байгаагийн Яавэ гэж хинбэ. Энэ бол зөвхөн Мөшө болоо Израилийг эсэргүүцэж байгаа шүү. Энэ бурхны эсрэг тэмцэж байгаа, бурхныг эсэргүүцэж байгаа гэдгийг мэдэхгүй байгаа нь хамгийн аимшигтай. Тэ? За, фараон зөвхөн татгалзаа зогсоогүй, тэ? Юу хийсэн бэ гэхээр фараоны хувьд энэ ард түмний бүр шийдэхийг хүссэн. Сүглийг нь хассан. Ажлын хэмжээг нь хэвээрүүлсэн, тэ? Даамлуудыг нь зодсон, тэднийг сэтгэл зүйн хувьд бие махбодын хувьд даамтлж хийж байгаа. Гол нь яагаад энэ вэ гэхээр бурхан өөрийнхөө ард түмний яолон тэр гаслахыг нь сонсоод өөрийнхөө амлсан тэр газар нутагт аваачих юм. Египтийн болчлоос өөрийнхөө ард түмнийг амар амгалан өөрийнхөө амлсан тэр газар аваачих юм тул энэ ажил эхэлж байгаа. За тэгээд түүхээс харах юм бол энэ ажлын дараа энэ уулзалтын дараа энэ зүйлийн дараа Израильчууд Мөшөг буруутгаж эхэлж байгаа. Яагаад энэ зүйл болов? Та хоёрын нөгөө амлсан тэр амлалт хаана? Биднийг энэ болцлоод чөлөөлөх битэл харин ч бүр биднийг устгах бүр ингэж дадлан ийм зүйл бидний амьдрал нэмэгдэж байна гэж. Бид заримдаа бас ер нь яг итгэлийн Есүс Христийг эзний болоход итгэлийн амьдралаар амьдарч эхлэх үед яг ийм сорилтууд бол хамгийн ихэнд тулгардаг. Тийм үү? Ер нь биднийг ингээ хөрөлөн байгаа гэр бүлээс эхлэв. За итгэдэггүй гэр бүл бол гэр бүлээс эхлээл тэ ажлын найз нөхөд тэ ажлын орчин хүмүүс эхлүүлээд бид нэр яг ийм зүйлдээ өдөр болгон тулгарч эхэлдэг. Би бол санаж байна. Манай гэрийнхэн намайг Баатар Есүс Христэд итгэхэд нөгөө Есүсээ сүмдөө яваад солиулсан байхаа гэж хэлж байгаа би үзсэн. Яг зүгээр би энийг дотны хүнээс нь биш. Гэхдээ манай хамаатны хүн чамд тэгж хэлж илээ. Тэгээ манай хамаатны даяар нэг тиймэрхүү яриа болсон юм шиг байна. Тэ? Өөр болсон. За найз нөхдийн хүйлийн донд ч ялгаа байхгүй. Цаа чин сонирн болж илт зайгаа барих, илт доошоо хийх юм. Нэг ёсондоо тэд нар Бурхны эсрэг шоолж байгаа, намайг шоолж байгаа, доромжилж байгаа байдал маань нэгээд тэд нар яг амьд Бурхны эсрэг юм хийж байгаа гэдгийг ойлгохгүй болох юм байна. За энэ мэдчихлээ. Ер нь амьдралд энэ хүү зүйл тохиолддог. Ялангуяа та Бурхныг дагаж Бурхны ажлыг эхлүүлж байгаа түүний нэг хэсэг болж байгаа тохиолдол. Нөхцөл байдал ойлгомжгүй байсан ч харин та Бурхны амлалтанд итгэмжтэй байгаарай гэдэг энэ зүйлийг 5 дугаар ишлээс бид нар суралцах шаардлагатай. Мөшө хүртэл эргэлцсэн. Бурхан Мөшөтэй уулзсан тийм өөрийгөө илэрхийлсэн. Гэсэн ч Мөшө өөрөө хүртэл эргэлцсэн байгаа шүү. 22-оос бүгдээ харъя 5:22 дээр. Юунд энэ ард түмнийг ийм гай зовлон донд ваа. Та юу нөгөө амлалттай яагаад юм болж? Тэдний Мөшө бол Израильчуудын харж байгаагаар бол Бурхан агуулна гэсэн бол маш амар тайван донд тий бүх зүйл ерөөсөө нүдэрхийн зур маш баяр хөөртэйгээр болно гэж төсөөлсөн байна. Гэхдээ
Энэ аргаар бурхан хийгээгүй. Бурхан энэ аргаар хийвэл чадах байсан уу гэвэл бүрэн чадна. Бурхан төгс хүч учраас чадна. Тэгвэл өнөөдөр бид нар суралцах зүйл юу вэ гэж хэлсэн шүү дээ. Хамгийн чухал зүйл энэ дээр бурхан өөрийгөө мэдүүлэхийг хүссэн байгаа. Бурхан Явэ гэдгийг Фараон болон Египтийн ард түмэнд бас Израильчууд мэдэх болно гэж хэлээд байгаа нь хамгийн чухал. Бид нар өнөөдөр Бурханыг хинбэ гэдгийг Явэ эзэн хинбэ гэдгийг мэдэхгүйгээр түүний замаар алхах ямар ч боломж байхгүй. Түүний үгийн дагуу алхах ямар ч боломж байхгүй. Бид бас аврагдах ямар ч боломж байхгүй гэдгийг энэ түүхийн давхар санаа хэлж байгаа шүү. Израильчууд мөн адил энэ цөхөрсөн байдалтай хариулж байгаа тийм. Тэд цөхөрсөн сэтгэл хүнд хүчээр ажиллаас болоод мөшөөгийн тайлбарыг сонсч чадаагүй гэж байна. Та нарыг энэ болцоос чөлөөл тануусыг илүү амар тайван амьдрал амлагдсан газар, сүү балаар бэлгсэн газар аваачна. Та нар итгээрэй гэхэд тэр Бурхны хараа, тэр Бурхны зорилгыг тэд нар тэр цөхөрсөн сэтгэл хүнд хүчээр ажиллаас болоод мөшөөг сонсч чадсангүй. Энэ цаана юу ажиллаж байгаа вэ гэдгийг хэдүүлээ нэг сүнслэг талаас нь төсөөлөд үзье тийм. Өнөөдөр Бурхан биднийг тодорхой зорилго, тодорхой амьдралыг амьдралаа өөрчлөх тэр дуудлагаараа дуудсан тохиолдолд муу сүнс болон сатаны ажил ингэж ажилладаг. Биднийг маш хүнд хүчээр ажилтай, биднийг цөхрөөхөн, биднийг ядраахын тулд, завгүй байлгахын тулд бас айдсаар дамжуулж Бурханы биднийг чиглүүлж байгаа тэр хараа зорилгыг саан бочуулах, бүр харахаа болох, Бурханы дуу хоолойг сонсохыг болиулах хүсдэг. Тэр ажил. Тэдний нүдэнд зөвхөн тоосод яаж хийх вэ? Сүрэл яаж болох вэ? Тэ? Харгалзагч нар энэ зовлонгоос яаж салах вэ гэдэг анхаарал нь шууд өөрсдийнх нь нөхцөл байдал дээр төвлөрөд байгаа. Харин илүү Бурхан биднээсээ илүү сайн газар авчна, амлсан газар авчна. Бурхан амлалтаа биелүүлнэ гэдэг хараан дээр байхгүй байгааг нийслэлээс харж болж байна. Тэгэд Бурхан маш чухал зүйлийг бинд хэлж байгаа. Би бол Явэ гэдэг үгийг 6 дугаар бүлэг дээр маш олон татамжтай хэлж байна. За энэ маш чухал. Энийг бас би өөрийгөө хинбэ гэдгийг илэрхийлж байгаа нэрээ энд тунхаглаж байна гэдэг нь та нар намайг Явэ гэдгийг мэдэх нь ямар чухал юм бэ гэдэг санаа давхар явж байгаа шүү. Би бол байдаг. Тэ? Би үргэлж оршдог. Би өөрчлөгдөггүй. Амлалтаа заавал биелүүлдэг. Амлалтаа хизээч мартахгүй. Төгс үуч бүтээгч гэсэн санааг илэрхийлдэг. Би байдаг. Би бол Явэ гэдэг. Тэгээд 6 дахь бүлэг дээр Явэ өөрийнхөө ард түмэндээ өгсөн амлалтуудаа эхнээс нь хэлж байна. Би таамсын явуулахыг сонссон. Би үнийг санаж байгаа. Тэ? Би таамсыг энэ Египтийн боолчлоос чөлөөлнө. Гаргана. Би таамсыг бүр золин авна. Би та нарыг өөрийн ард түмэнд болгоно. Амлсан нутагтаа аваачна гэж боддог. Өнөөдөр биднээсийн мэдрэмж бид нар Бурхантай харилцаан дээр маш олон зүйл бидний амьдралд тохиолдож болно. Мэдрэмж өөрчлөгдөж болно. Бидний үнэхээр хичээгээд байгаа мөртлөө бид нар үнэхээр ингээд болохгүй хүч дууссан юм шиг тэр мэдрэмжийг бид нар авч болно. Гэхдээ биднээсийг дагуулж байгаа, чиглүүлж байгаа Бурханы хараа зорилго үргэлжлээд байгаа шүү. Бурхан биднээсийг тэр зүйл рүү аваачхын тулд ажилласаар байгаа гэдгийг бид нар үргэлж санаасаа гэж үзэж байна. Тэгэхээр бид нар нөхцөл байдалтай ямар ч байсан хамаагүй бид Бурханы амлалтанд итгэх хэрэгтэй. Бурхан биднээс хаашаа чиглүүлж байгаа вэ гэдгийг бид нар мартаж болохгүй гэсэн санааг энд дахин сануулъя. За тэгээд Мөшө 6-гийн 28 дээрээс намайг Фараон яаж сонсох вүлээ гэж энэ дээр хэлж байна тийм. Бурхан Мөшөг өөртөө нүүр тулаад өөрийнхөө үгийн дагуу
өөрийнхөө ард түмлийг илгээсэн боловч дахиад Мөшө өөр дээрээ анхаарал төвлөрөөд байгаа. Би юу нэг хийж чадах юм уу? Би чинь яаж энэ зүйлийг фарамд хэлэх юм бэ? Израильчууд миний ард түмэн намайг хамгийн ойлгох ёстой хүмүүс хүртэл намайг сонсох байхад фараон яаж сонсох юм бэ гэдэг ингээд асуудлыг өөр дээрээ тавив хараад тэ. Тэгэхээр энэ түүхээс дахиад бид нар нэг зүйлийг хараарай. Бурхан өөрөө ажиллаж бол бурхан энэ зүйлийг өөрөө дуусгав. Боломжгүй зүйлээс бүх зүйлийг бурхан хийж чадна гэдгийг бид нар мартаж болохгүй гэдгийг сууж байна. Ирэвчүүд намайг яаваа гэдгийг мэдэх болно. Тэгэд би энэ ажлыг би өөрөө хий. Чи миний яг хийсний дагуу яв гэж Мөшө ядсан. Өнөөдрийн энэ түүхүүд ерөөсөө юуг илүү анхаарлын төв тавиад байх вэ? Фараон юм уу, Израиль тэ энэ харилцаа хамгийн гол нь бурхан хинбэ, яаваа хинбэ гэдгийг л таниулах цаа. Энэ түүхийн гол төвлөрөл бол бурхан дээр байгаа шүү гэсэн. Бид нар шинэ гэрэн дээр бас ижил нэг юм зүйлийг түүхийг бид нар харьцуулж авч байна. Иерусалимын хавчлаг болсон тийм Есүс Христийг загалмай цодлогдоод за дээш өргөцсөний дараа Иерусалимд Христийн чуулган эзний хүмүүс маш их болсон. Анхны үеийн чуулган бол тэнд үнэхээр бүр маш их хүчийг авч ирсэн тийм. За тэгэхэд Үлс номын 1:8 дээр Есүс ингэж хэлжсэн байна. Харин ариун сүнс та нар дээр бууж ирэхэд та нар хүчийг хүлээн авч Иерусалим, Яхуда, Шомрон даяар төдийгүй дэлхийн хязгаарт хүртэл миний гэрч болох юм гэлээ гэсэн байна. Есүс өөрөө хэлсэн. Өөрийнхөө чуулганд хэлж байгаа. Өөрийнхөө хүмүүст хэлж байгаа. Та нар дэлхийн даяар явж сайн мэдээ төгөөж хүмүүсийг харах болно. Энийг Есүс бурхан урьдчилж хаасан гэдэг. За тэгвэл Үлсийн 8:1-д тэр өдөр Иерусалим дэх чуулганыхны эсрэг хүчтэй хавчлага өрнөж элч нараас бусад бүх хүн Яхуда, Шомрон даяар тархваа гэсэн. Иерусалимд маш хүчтэй хавчлага болсон. Тэнд Христ Есүс итгэгч нар оршин байхтай амьдрах боломжгүй болоод тарсан байна. 8:4-д гэхдээ тархсан хүмүүс сайн мэдээг хаасайгүй тунхагласаар явжээ гэсэн. Өнөөдрийн энэ хүмүүсийн үйлчлэл те энэ Иерусалимд хавчлагын үр дүн өнөөдөр дэлхийд даяар бид нар өнөөдөр Есүс Христийг аврагч эзнээ болгоо. Бид нар энд Бурхныг магтаад алтаршуулаад сууж байгаа. Тэгэхээр ямар ч нөхцөл байдлаар Бурхан яаж өөрийнхөө үйлчлэгийн төлөө эхлүүлдэг юм бэ гэдгийг асууж байна. Бас нэг ижил байдал нь бол анхны үеийн итгэгчид энэ хавчлага болоод бүх зүйл те зовлон за энэ бүх зүйл сүрлээ гэж бодож исэн ч гэсэн тэд нар ямар гайхалтай зүйлийг эхлэл болж байгаа гэдгийг бас сайн олж хараагүй. Гэхдээ мэдээж дараа нь эдгээр хүмүүс бол бидний бурхан илгээсэн байна. Бид нар хамгийн зөв зүйлийг амьдралдаа хийсэн байна гэж үнэхээр сэтгэл хангалуун баяр хөөртэй байсан гэдэг нь би бол 100% итгэлтэй. Хэрвээ хавчлага байхгүй байсан бол сайн мэдээ ер нь бол тийм хурдан өргөн далаацтай тарах байсан уу гэдэг бас асуулт байна. Мэдээж олон хүмүүс Бурхны үгийн дагуу Бурхны дуудлагын дагуу явах байсан байх. Гэхдээ яг энэ хавчлагын үеэр хүмүүс Иерусалимаас итгэгчид бусад улс үндэстнүүд рүү тархсан шиг ийм үзэгдэл бол болно гэхэд бас хэцүү. Тэгэхээр өнөөдрийн номлолоос бид нэр 3 зүйлийг хараасай. Энэ түүхээс 3 зүйлийг хараасай гэж. Бурхны агуу ажил эхлэхэд бид эсэргүүцэл ер нь бол байгаль шүү. Энэ бол Есүс шинэ гэрэндээс чилсэн хуучин гэрээний түүхүүд маань биднэрт үүнийг сануулдаг. Хоёрдугаарт нь нөхцөл байдал ойлгомжгүй байсан ч та Бурхны амлалтанд итгэе. Та өөрлөгөө битээ хараарай. Та сул дорой та үнэхээр энэ зүйлийг гарч чадахгүй юм шиг байсан. Битгий шантраа. Үүний цаана хэрвээ таны амьдралыг Бурхан удирдах, танд Бурхан дуулахаар өгсөн бол энэ зүйлийг Бурхан
өөрөө хийж дуусна. Түүний амлалтанд нь итгэх гэсэн. Гурав дахь хамгийн чухал зүйл бол ямар ч үед Бурхан танд өөрийгөө мэдүүлэхийг нэг нэмэртэй. Бурхан хинбэ гэдгийг та мэдчихэж Бурхантай хамт алхах чадна. Авралыг авч чадна. Бурханы үгийг ойлгож чадна. Бурханы үгээр амьдарч чадна. Түүний үгэнд дуулахтай байж чадна. Ер нь аливаа өөрчлөлтийг, шинжилтийг амьдралдаа авчрахад ер нь бол маш хэцүү байдаг тийм. Хүн бол маш амархан юмд тасан зохицдог, тасдаг. Өөрийнхөө тэр тав тухтай орчноор салах дурггүй байдаг тийм. Энэ бол итгэдэггүй амьдралаар амьдарч байгаад итгэлээр ирэхэд хүртэл хамгийн хэцүү зүйлүүдийн яг хуучин хүний амьдралаар амьдарч байсан тэр муу зүйлс зарим тохиолдолд гин үлээсээ салах тийм. Болж чадахгүй байгаа зүйлээсээ өөрөө буруу гэж мэдээд байгаа мөртлөө тэр зүйлээсээ салж чадахгүй байгаа байдал. Энэ чинь яг л нөгөө хүний тэр юмд ямар хурдан тасан зохицдог түүнээсээ салахыг хүсдэггүй байгаагийн бидний нэг тийм цаан чанар шинж багхгүй. Та нар ер нь ихэнх нь үзсэн баг. Нөгөө Shawshank Redemption гэдэг нөгөө нэг маш алдартай кино байдаг. Шоронгоос нэг банкер залуу хийсэргээд шоронд ороод шоронгоос орж байгаа. Тэр кинонд нэг Brooks гэдэг нэг хөгшин ирэн дүр гэдэг багхгүй. Тэр бол айгүй ингээ богинохон хэсэгт гарч байгаа мөртлөө маш чухал зүйлийг хийж байна. Тэгээ би өнөөдрийн түүхтэй бас яг ажиллах болж байна. Тэр Brooks гэдэг ир маш өндөр настай. Бараг 80 дэд шоронгоос суллагдж байгаа. Тэгвэл тэр хүн шоронд 50 жил амьдэрсэн. Тэгээд шоронгоос суллагдаад одоо чөлөөтэй нийгэмд амьдарч чадахгүй. Тэр хүн бүх зүйл нь өөр. Бүх зүйл нь тэр хүний амьдралынх нь амьдарч исэн 50 жил амьдарсан тэр хэм маягаас нь өөр байсан учраас тэр хүн юм чөлөөтэй тийм ийм сул чөлөөтэй нийгэмд амьдарч чадахгүйгээр хамгийн сүүлд нь амиа орж байгаа. Өөрийгөө дүүжилж байгаа. Яагаад вэ гэхээр тэр хүн 50 жил яг нэг дүрм журам, нэг хоол, нэг цагтай унтдаг. Яг тэр шоронгийн дүрмээр 50 жил амьдарсан хүн чөлөөтэй өөрийнхөө хүслээр бас хариуцлага өрөөд бусдаа харилцаанд ороод амьдарч чадахгүйгээр амиа орж байгаа. Тэгээд кинолтай энэ бол зүгээр зохиол тийм. Тэгвэл энд юг харуулдаг юм бэ гэхээр хүн яг тэр тогтсон ойлголт тэр байгаа амьдралынхаа хэв маягаас сална гэдэг хэцүү шүү гэдгийг харуулдаг байна. Өнөөдөр бид нар энэ түүхийг өргөжлүүлээд бид нар үзсэн 40 жил Моше Израилийн ард түмнийг цөлөөр дагуулж явж байгаа. 40 жил энэ ард түмэн юу гэж хоншгонж байгаа гэж бид нар Египттэй байсан бол дээр байх байсан юм аа гэдэг байна. Ямар одоо хүний толгойд тий одоо тэмдэглэл гэж хэлэх арай хатуудах. За баг тэгж хэлж болно. Би таамсыг өөрийнхөө амлсан газар нутагт өөрийнхөө ард түмэн болгоод би Бурхныг болно гэж амлаад дагуулж яваад тахтал 40 жил Израилийн ард түмэн хуучин боолчлог байх үеэ санаалцаад эргэж машад гомдлоод байгаа бодлоо. Тэгээд үнэхээр энд бид нар 5 дугаар бүлэгдээр харах юм бол тэд яолон тэгээд гаслан Бурханд ашигласан байгаа байдлыг харж байгаа. Тэгсэн мөртлөө тэр зүйлээс нь салгаад бид нар би чамайг илүү сайн газар илүү өөрийнхөө амлсан тэр зүг балар бэлсэн газар хариуцна гэдэг хатал би нөгөө тостой тохооны дээр махчаанд ийддэг гэсэн. Нөгөө зовлонгоо мартаад зөвхөн жижиг нөгөө детальд анхаарал байгаа байдал. Энэ ч өөрөө тэр ард түмэн сэтгэлгээ зүрх сэтгэл нь Египтээс салж чадахгүй байгаа байдлыг харж байна. Тэгэхээр энэ зүйлээс бид нар яаж хурдан ангижрах юм бэ гэдгийг яаваа энд харган зааж өгöd байгаа байхгүй. Би өөрөө яаваа гэдгийг энэ ард түмэн фараон хүртэл мэдүүлэнтэй үндэстнүүдэд мэдүүлнэ. Тэгэх юм бол та нар бие махбод те гарч чадсан зүрх сэтгэлээсээ бас Египтийг авч явж чадна гэсэн санаа. Бурхны ажил гэж. Тэгэхээр Бурхан өөрийнхөө ажлыг эхлүүлсэн бол амлалтандаа заавал хүрнэ. Бурхны ажил цогц явна. Зөвхөн нэг зүйлээр биш. Бурхан энэ бүх зүйлийг зэрэг хийж явна. За үүнд болов зарим нэг зүйл бидний амьдралаас золиослоо. Хүн хэцүү үе таа. Гэхдээ
хаана авчихгүй гэдэг нь агуу учраас энэ зүйлдээ бүү шантраараа гэдэг зүйлийг л энэ түүхээс ойлгох гэж байна. Тэгэхээр бид нар өнөөдөр бас та яг амьдралдаа энийг бас бодороо. Үнэхээр Бурхан намайг хаашаа чиглүүлж байгаа юм бэ? Би хаана хүрэх ёстой юм бэ? Тэрийг ойлгосон, тэрийг олж харсан бол бүү шантар. Үнэхээр та энэ зүйлийг хийх боломжгүй харагдаж иж магадгүй. Гэхдээ нөхцөл байдал битээ анхаарлаа төвлөрүүл, өөртөө бүү анхаарлаа төвлөрүүл, зөвхөн Бурхан дээр анхаарлаа төвлөрүүл. Бурхан юм бэ гэдгийг илүү таньж мэднэ. Тийм бол та энэ арга өөрийнхөө амьдрал хамгийн зөв арга зам, хамгийн амар тайван байдлаар Бурханы чиглүүлсэн газар хүрэх болно гэж та бүдүүгээ өмшүүлье. Хамтдаа залбираад намлаад босгоо. Эзэн Бурхан минь танд маш их баярлалаа. Тэгээд өнөөдөр таны үгээс суралцсан, таны үгнээс ойлгосон зүйлийг бид нэр амьдралдаа хэрэгжүүлэх мэрэгүү ухааны хүчийг өгөөрэй. Үнэхээр бид нар таны үгээр энэ амьдралд алхаж чадахгүй, бидний энэ амьдралд зөв замаар бас амар тайван алхаж чадахгүй. Үнэхээр цаагуулж эзэн Есүс та бидэнд хамт байж, та бидний хөтлөн дагуулаач гэж байна. Эзэн Есүс үргэлж биднээр хараа сүрдүүлж та өөрийнхөө амлсан, өөрийнхөө тэр амлалтанд та хөтлж аваачаарай гэж таны аав нэрээр залбирanгуйа. Амен. За маш их баярлалаа.